Тэр доромжилж битсэн хүн өөрөө бас жоохон олонний танил хүн байсан. Ийм бүдүү эмэгтэй хүмүүсийн доотх нь юм мэдэрдэг болоо зулуу гэдэг ч гэсэн байсан. Тэр нь бол үнэхээр надад амар эмзэг туссан. Үнэхээр гомдсон тэр хүнд. Сайн байна уу? Намайг Дорж нэм гэдэг. Арьс gooцсалж мэрэгчлээ. Ийм хүн байна. Би бол багасаа л нөгөө гоо сайханж болно гэж мөрөөддөг байсан. Тэгэл янз бүрийн юм айгүйх сонирхдаг байсан. Тэгээд нүүр мүрээ янз бүр бас болгодог байсан. Өөрөө ус мөсөө шармараар бодчихдаг. Тэгээ өөртөө бол гоо сайханч байсан. Тийм тэгээд ерөнхийдөө бол бага наснаасаа айгүй тийм жоохон сахилгагүй тийм хөвгтэйсэн. Ер нь бол сахилгагүй, айгүй сахилгагүй. Архангай аймгийн Чулууд сумд тэгээд өссөн. Тэгээд аймаг улсад бол аюул сайн барилддаг байсан. Би ч ерөнхийдөө спортын 1-р зэрэгтэй. Гэхдээ тэрийг нөгөө манай ах бүх хүн байдаг л да. Тэгээд би ахтайгаа цуг өссөн болохоор ахынхаа бэлтгэлийг цуг хийсээр агаад ерөнхийдөө бүх рүү орсон байдаг юм аа. Тэгээд жудоо, самп бүх юмар барилдан даа. Үгүй одоо бол барилтаа. Одоо сургууль төгсөөд тэгээ барилтаа юм болчихсон. Эмэгтэй хөвгт дими гэр бүлээс. Тэрнээс бол бас бүгдөө бол бас айгүй сонирхолтой байсан. Бас барилтуул барилт чинь. Би зүгээр ахтайгаа зүг барилтаал тэгэл их сургуульд ороод цэцэрлэгийн багшаар сурсан байдаг. Цэцэрлэгийн багшаар сонь мэрэгчлээ нөө. Цэцэрлэгийн багшаар ингээд сурж байгаа. Тэгээд за цэцэрлэгийн багшаар би эдэр их сургууль сурсан л та. Тэгээд за энэ миний мэрэгчл биш юм байна гэд. Би угаасаа цэцэрлэгийн багш болохгүй юм байна. Хүний хөлтөд битэрчүүл яах вэ гэдэг. Тий. Тэгээд ерөнхийдөө гоо сайхандаа өөрөө сонирхолтой болохоор хүн ер нь бол яг өөрийнхөө хийж чаддаг юм хийх хэрэгтэй. Тийм болохоор гоо сайхандаа би өөрөө гоо сайхнаа хийх дуртай, батгах шахах дуртай, тэ хүнд үр дүн гаргах бас дуртай. Гэтэ миний гар бол яг барилддаг байсан шиг бас тийм хатуу бол бас биш. Тий гайгүй. Нүс чинь тий манай нөхөр бол бас ялгаагүй жоохносоо л гоо сайхны салбар руу орчихсон байсан. Өсчиж өөр салаанд ажилладаг байжгаад миний өмнө ажиллаж исэн газар орж ирээд тэгээ бид хоёр танилцаад одоо хамтдаа ажиллаж явж байгаад бидээ тасаад тэгээд эхлээд их чинь нээштэй те гэдэг шиг их чинь нөгөө дүүрүүгээ гүйж эхлээд тэгээд гэр бүл болсон. Өмнө ажиллаж исэн газараа ажилласаа халагдсан. Гэхдээ би яагаад ч юм нэг тэгж гарах ёсгүй байсан хүн шиг санагддгийг надад. Яагаад гэвэл би тэнд маш их цагаа хугацаагаа өнгөрүүлчихсэн байсан. Бүх зүйлээ зориулчихсан байсан. Өөр хөвгтөө хүртэл хоош нь тавьчихсан байсан. Тэгээд ажилласаа халагдсан. Тийм тэр үеэр чинь ажилласаа халагдчихад тэгээд хийх ажил олдохгүй. Одоо олдохгүй ч гэж юу ах те. Тэгээд өмнө би нөгөө хуучин ажиллаж байхдаа бол бас нэг цалин мэлэн аягүй авдаг байсан л да. Тэгээд ерөнхийдөө яг ажилласаа халагдсныхаа дараа бол ерөнхийдөө яг мөнгөгүй тэгэл ерөнхийдөө ингээл хотод чинь байр сав хэцүү шттэ. Байр сав, мөнгө, төгрөг аль юм болгон авах махихаар амьдрах хэвдэ гэж бодоод бүх юм санаа зовоол тэгэл хүүхд рүүгээ мөнгө төгрөг явуулмаар идэг те. Тэгэнгүүт ингээд ямар ч тийм миний бүх юм ингээд тэр ажлаас гараад миний бүх зүйл тэгээ зогсчихсон. Яагаад гэвэл би бүх цаг хугацаагаа тэнд зориулчихсан байсан учраас. Тийм миний цаг хугацаа маш чухал байсан. Тэгээд би чинь гинт нөгөө нэг зүүн мөрөн дээр өчтгөр маань гэдэг шиг солонгос юу очтой мөнгө хураал. Тэгээд би мөнгө хураахаар шийдээд нөхөртөө хэлээд ятгаад
өдөр шөнөгөө ятгаад хоёлаа л явъя. Хоёлаа Солонгос явъя гэх. Тэгж ятгасаараа мэж хоёлаа ажилласаа гаргаж аваад нэг визэнд ороод тэр хугацаанд нэг өөр салонд ажиллаж байгаа л тэгээд тэр салонд уртлаас зүгээр байгаагүй. За одоо явлаа мавлаа гэж хэлж мэлчихсэн байсан. Тэгэнгүүтээ ингээд бүх юм ингээд сэтгэл хөдлөл одоо тахт ингээд бүх юм сэтгэл хөдлөлөөр шийдчихсэн байгаа байхгүй юу? Тэгээ ингээд ажилласаа халагдчихсан. Тэгээ Солонгос явуулал мөнгөтэй болох гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүтээ бид Солонгос явал мөнгөтэй болно гэжсэн чинь нөгөө нэг ихтгэл найдвар тэгэл шууд татгалзаал гараад ирэнгүүт бүр ингээд нураал ороод ирдэг. Тэгэл би чинь тэгэл нөхрөө хараал лөө гэл. Хоёлаа одоо яаж амьдрах юм бэ гэт. Тэгсэн чи би ингээд бодоод салон нээх үү гэсэн цодоо нээ гэт. Тэгээ хоёлаа салон нэгээл баг салон ч мараг сарын дотород битүүр салон нийцсэн шин. Зээл мэлж маш урдан бүтээл. Хэрвээ би Солонгост байсан бол яг одоо байгаа шиг юм жаргалтай байж чадахгүй байсан байх гэж бодсон. Яагаад гэвэл ерөнхийдөө хүнд хөдөлмөр хийн гэдэг чинь хэцүү. Тэгээ гэр бүлээсээ хол байна гэдэг чинь хэцүү. Тэгээ мөнгө хураана гэдэг чинь бас хэцүү. Тийм тэгээд ерөнхийдөө бол яг Солонгосын виз татгалцсан баг бас юм дөө. Тэгээд эндээ сайхан салон маллаа нэгээд бас хувийн карьер мэрээрээ хөөгөөд ингээд надад бол маш сонирхолтой адал явдалтай амьдарч байгаа. Хичнээн үр зээлтэй байсан ч гэсэн бүр үнэхээр адал явдалтай амьдарч байгаа. Жаргалтай өртөө яаж байгаа хүн байна гэдэг. Тийм ээ. Монгол хоол идэх юм бол сонирхолтой л доо. Яагаад гэвэл би өөрөө махан их дуртай. Тийм махан их дуртай. Тэгэл ногоо цагаанд ер нь л нэг дурггүй. Нэг дуртай биш. Гэхдээ ер нь бол ногоо цагаан идвэл бас жоохон тургал юм шиг байл. Гэтэ ерөнхийдөө бол махан их дуртай. Тэгээ Монгол зүйлээс сурталчилгыг их хүсдэг. Тийм дээрээс нь тэгэл манай найз чи бас хамт итгэхэд гоё урамтай шүү дээ. Тийм байж тээ. Тэгвэл хоёулаа ийшээ орж хоёр цагсуу. Хонвол хон боогод, өнжвөл өхөр боогод, яарад байвал ямаа басан ч яах вэ? Нэг хандалт авах гад найзгаа дагаад яваад байгаа ч биш зүгээр сонирхолтой сайхан байна. Гой хоол идэх чинь гоё штэ. Тий. Би ихтэй яг тэр нөгөө нэг тэр доромжилж битсэн хүн өөрөө бас жоохон олны танил хүн байсан. Тэгтээ наваг айгуу доромжилж битсэн байсан. Тэр нь болохоор яг эмэгтэй хүмүүсийн ийм бүдүү эмэгтэй хүмүүсийн доотх нь юм мэдэрдэг болоо зулуу гэдэг ч гэсэн байсан. Тэр нь бол үнэхээр надад амар эмзэг туссан. Үнэхээр гомдсон тэр хүнд би өөрөө скриншот хийгээд авсан байгаа. Тэгээ тэр хүнтэй тааруул би бас хэлье гэж бодоод байгаа. Тий эмэгтэй хүнээс гараагүй юу, ээж хүнээс гараагүй юу гэж бас хэлье гэж бодоод байгаа. Магнат хийж игцсэн байсан баха. Энэ бол ерөнхийдөө байж боломгүй зүйл гэж боддог. Яагаад гэвэл одоо би ч байсан, таа ч байсан хүн бол хүнээрээ л ах хэрэгтэй. Тэрнээс бол тэр хаа хамаагүй танихгүй хүмүүст одоо эцэг ихэн доромжлуул гэж үдий зэрэгтэй болгоогүй байх. Тэр тал дээр бол маш эмзэглэдэг. Би өөрөө ч энэ тентхийн хүн амтныг доромжилж бичдэггүй. Яагаад гэвэл тэр хүлээж авч байгаа хүн чи ямар ч сэтгэлээр хүлээж авах юм бэлээ гэж боддог. Хүн ер нь бол миний яг тийм одоо баримтлагдаг нэг зарчим байдгийг. Би бол тэр лаг хүн баймаа гэж бол хэлэхгүй. Хүн хэлсэндээ хүрдэг байгаарэ. Тий. Хэлсэн бол хэлсэндээ хүр. Цаг хугацаа гэдэг зүйл чинь маш чухал байдаг. Тий. Хэлсэн ярьсандаа бай. Цаг бол цаг. Тий. Мөнгө бол гайхамшиг биш гэж боддог доо. Тий. Баяжтай итгэлтэй байгаа.